За намайг Баясгалан гэдэг Ирландийн ISC гэж сургуульд сурж аваад ирсэн байгаа. Тэгэд одоо яг сургуулийнхаа бас аль биесний Монгол дахь төлөвлөгч хийж байгаа. Ирландд сурж амьдрахад хамгийн гоё зүйл нь болохоор маш одоо ногоон гоё Европын том цэцэрлэг паркууд байдаг. Маш гоё байгальтай ерөнхийдөө айгүй ногоон одоо Ирландд. Тэгээд олон одоо улсын оюутнууд байдаг болохоор бас их гадны соёлыг сураад олон үндэстэн тий одоо хаанах ч үгүй Мексик, Бразил, Америк одоо бүх үндэсний одоо соёлыг сурдаг, олон найз нөхдөдтэй болдог. Тэгээд бас Европт байгаа гэдгээрээ Европын орнууд руу бас явах боломжтой байдаг байгаа. Хүндрэлтэй зүйл бол ерөнхийдөө байрны төлбөр нэлээд өндөр байдаг. Тэгээд байрны олдоц бас жоохон хэцүү байгаа. Нэлээд үнэтэй төлөөд ганцаараа амьдарч болно. Гэхдээ нөгөө одоо олж байгаа цалин жоохон байр руу явах гэдэг шүү дээ. Тэр нь жоохон өндөрлөлтэй байдаг. Дээрэс нь бороо их ордог учраас бас бороон дургүй хүн бол их хэцүү. Байн бороор шүү дээ. Тий. Хүндрэлтэй гэвэл тийм хоёр л зүй байна да. Бусд нь бол зүгээр. Ажлууд гэвэл би бол очоод шууд нэг Итали ресторанд ажиллаж байсан. Очоод ерөөсөө нэг бараг 5 7 хоног ажилдаа ороод тэгэл 90 эртлээ яг ганцхан газар ажилласан. Надад бол ерөөсөө ажлын нөгөө бэрхшээл тулгарч байгаагүй. Нөгөө ажлаа ингээд хүүхдүүд чинь ингээд ерөнхийдөө солиод яваад ивэл мэдээж ажлаа хийж чадахгүй бас халагдах ч юм асуудал үүснэ шүү дээ. Тэгээд солиод яваад хахаар бас чи ингээд бас нөгөө одоо төлж байгаа такс янз бүрийн юм ингээд өөрчлөлт ороод явцдаг. Тэгэхээр би бол яг нэг газараа доктортой 2 жил гарan яг ажилласан. Тэгээд маш гоё тийм одоо Irish босстой тийм дандаа гадны оюутнууд ажилладаг тийм гоё. Дабланд гэдэг айгүй алдартай тийм ресторан байсан. Сурч байхдаа бол маш их ажилласан. Бараг хүмүүс чинь нөгөө намайг чи сураад идэм үү, аялаад идэм үү гэдэг айгүйх Монголоос асуудаг гэсэн. Цаг зав бол айгүй сайхан зохицуулаад 10 эдэн Европын 10 эдэн улсаар бол баруун Европын ер нь бол бүгдийг дуусгасан. Англи руу бол маш олон удаа явсан. Тэгээд тэндээс нөгөө одоо жишээлбэл Ром ороод, Милан ороод, Берлин ороод одоо юу гэдэг нөгөө нэг юу лээ. Ингээд одоо олон хотуудаар нь явж байгаа хгүй нэг улсын нэгэн одоо нийслэлээр нь ч юм орохгүйгээр тэг маш их аялсан. Бага ер нь бол нөгөө Ирландд сураад сурахын хажуугаар ерөнхийдөө айгүй гоё давуу тал нь бол аялах штэ. Европыг бол маш боломжийн зардлаар олон улс үзэж ирдэг. Ерөнхийдөө бол юу юм бэ лээ. Маш олон одоо төрлийн хүмүүс амьдарч байна. Олон үндэстэн амьдарч байна. Одоо Монголд бол Монгол хүмүүс л гадныхан тэгж их байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр миний ойлгосон юм бол ерөнхийдөө нөгөө бас гадны соёлыг маш их ойлгосон хүмүүсийн одоо жишээлбэл одоо Япон хүн ямар байдیں, тий. Солонгос хүн ямар байдیں. Одоо жишээл Ирландд байж хат ингээд манай нэг солонгос найз байсан 2 хүүхэдтэй. Тэр Япон солонгосчууд болохоор ийм байлээ гэсэн. Гэрээс гарвал яг англиар ярина гэдэг дүрмтэй. Гэрт ороод өөрийнхөө хэлээр ярина. Японороо эсвэл солонгосороо ярина. Тэгэхээр тэр чинь бас нөгөө одоо улс орныхоо соёлыг хүүхдүүдээс хизээч одоо тий салгахгүй гэсэн нэг тийм бүр юм дүрм явж штэ. Тэгэнгүүт Монгол хүмүүс болохоор гэртээ ч англиар яриад эсвэл гадаач англиар яриад Монгол нэг удацсан хүмүүс монгол хэлээ мэддэггүй ч юм уу байдсан байлээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо дэлхийн айлч улсад амьдарсан монгол хүн бол нөгөө монгол хэлээ, монгол хүүхэд бол тий соёлоо сурч явах хэрэгтэй энэ төр гэдэг бас тийм соёлын талын нэлээ их ойлголттой болж ирсэн байгаа. Тий.
За сургууль дээр болохоор би нөгөө хамгийн анхны Монгол оюутан байсан. Тэгээд нөгөө Irish шууд энтер Монгол хүн ингээд харж байгаагүй, Монгол оюутанд хичээл зааж байгаагүй, Монгол хүмүүс одоо бүгд яг чам шиг байдгүй энтер гэдэг нэг тиймэрхүү юмнууд их байдаг байсан. Тэгээд сургуулийнхаа одоо оюутнууд нөгөө анги ерөөс хамт ордгоо хэрнээ оюутнууд энтер аягүй сайн таньдаг. Тэгээд одоо хүмүүс их надаас их яг Монголд ямар ажил хийдэг байсан бэ? Монгол хүмүүс бүгдээ юм нээлттэй байдгүй. Багш нартайгаа энэ айгу одоо хүмүүстэй айгу хурдан танилцаад найз нөхд болчдөг. Тэгээ тэр тал дээр их хөвчлөлтөө намайг их сонирхол өгдөг байсан. Яагаад ийм их нээлттэй байдгийг хүмүүстэй айгу ингээд найзууд байгаад байна. Альч одоо ангийн хүүхдтэй ингээд бүр хизээний найзууд юм шиг байдаг сонирн байна гэж асуудаг гэсэн. Ирландууд бол ерөнхийдөө надад бас их монгол хүмүүстэй их төстэй зан характертай санагддаг. Ягаад гэхээр их шудраг бас хэлэх гэсэн юм а хэлцдэг. Жохон цайлган зантай тийм ингээд удлаа инээчээ цаагуур нь ярддаг мардаг тийм зам бол байхгүй. Ерөнхийдөө төс тас яриатай. Монголчууд гэсэн тиймэрхүү шүү дээ тий. Тэгэхээр нөө шууд хэлцдэг зантай. Тэгээд бас их тусламтгай зантай. Айгүй нөхөрсөг, найрсаг. Тэгээд одоо юу гэдэг их ийдэг бас одоо тийм нэг юм одоо Ирландууд бол миний ойлгосноор тийм арьс өнгөний үзэл мүзэл юусоо байхгүй. Тийм маш гоё хүмүүс. Ер нь их тусархаг, яриасаг, маш их яриасаг. Автобусны буудлын дээр ингээл автобус хүлээгээл сууж яхад өнөөдөр цаг агаар тийм байна те гэл ерөөсөө ингээл автобусын суугаал явж исэн ч гэсэн ингээд айгүй яриасаг байдаг. Тийм их яриатай, гоё хөвгөлтөө. Тэгээд тэдний аялга их сонин штт те. Сонин акценттай ярьдаг. Ер нь их гоё хүмүүс. Би бол Ирланд хүмүүст айгүй хайртай. Анхаарах зүйл нь бол сургуулийнхаа нөгөө хэр удаан доктортой одоо үйл ажиллагаагаа явуулсан тий. Найдвартай одоо очиод байж итл ерөнхийдөө бол сургуулиуд бас татан бөөгдсөн тохиолдлууд гарч ирсэн 2 ч удаа намайг байж хахад. Тэгэхээр хэр их найдвартай байна. Доктор сууршилтаа үйл ажиллагаа явуулдаг сургууль байх хэрэгтэй. Дээрэс нь мэдээж үнийг харна шүү дээ. Боломжийн одоо би их үнэтэй биш, их хямдхан биш, дундуураа одоо боломжийн үн ханштай байх хэрэгтэй. Тэгээд бас орж байгаа багш нарын чадварыг харах хэрэгтэй. Гадны голдуу багш нар байна уу? Яг Irish одоо эсвэл яг англи багш байна уу гэдгийг харуул их зүгээр. Манай сургууль бол яг нэлээд олон англи, ирланд багш нартай байсан. Зарим сургуулиуд бол голдуу гадны багш нар байгаад байдаг. Нөгөө сурж исэн оюутан нь төгсөөд үргэлжлүүлээд тэнд ажилд орсон гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр надад бол илүү яг Ирланд англи хүнээр хичээл заалах нь илүү акцент нь хүртэл яг нөгөө цэвэр акцентээр яадаг. Тэгэхээр гоё байдаг. Тэрэн дээр нь л одоо анхаарах хэрэгтэй байна. Ирландд ч ерөөсөө одоо байгаль бол айгүй гоё штэ. Cliffs of Moher гэдэг газар үдээ. Cliffs of Moher гэдэг одоо гоё кинонууд дээр гардаг штэ. Нөгөө нэг Ирландын нөгөө нэг хамтлаг байдаг штэ. Юу гэдэг лээ тэр чи Westlife. Тэр чи Ирландын хамтлаг юм билээ штэ. Тэдний нэг доон дээр тэрний клип энэ төр амар гоё гардаг. Ерөнхийдөө ингээ гоё кинонууд дээр ч гэсэн Irish кинонууд дээр юм Атлантын далаа дээр байгаа юм том хавцлахгүй юу. Тэгээ дундаа юм ингээд далаа дотроос юм чулуу ингээд босоо юм ганцаар чулуу яг далаа дотроо байж идэг сонио. Тэгээ тэр их гоё. Тэгээ Belfast руу бас гоё те нөө Titanic-ийг үйлдвэрлэсэн. Одоо яг Belfast ч юм бол Английн хоттой орж байгаа шүү дээ. Хойд Ирланд хойно байгаа. Тэгсэн хэрнээ Ирландтайгаа ингээд нөгөө хил мэл байхгүйгээр явж байгаа. Ирландын газар нутаг дээр байдаг улс одоо хот хэрнээ Англид харагддаг штэ. Belfast хот ардлын. Тэгээ тэнд байдаг тэр Titanic-ийн одоо музей гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд далайн эргүүдийн хотууд нь бол ерөнхийдөө үзэх юм ихтэй, нэлээ ихтэй, гой. Одоо бүр юм одоо Европын дээр үеийн яг түүхийг харуулсан одоо түүхт тийм гоё сүм, хийд, барилга, байшин бас ихтэй штэ. Одоо жишээлбэл Даблинд байдаг нөгөө
юуны сүм Сан Патрик гигэн Патрикийн сүм энтер гээд те гой алдартай сүмүүд байдаг. Тэгээд одоо Европын амар том парк гэж явдаг Phoenix гэдэг том парк бас Дублинд байдаг. Очих хэрэгтэй ерөнхийдөө янз бүрийн амьтдтай тий. Ер нь тэгэл хичээлд явж байхад ингээд 7 хоног болгон сургууль юм одоо ийм destination гаргаад за энэ 7 хоногт одоо 25 еврогоор энэ газрыг үзнэ 30 еврогоор энэ ч гэдэг юм ингээд сонголтууд бол бүр байнга байж идэг. Тэгэхээр тэр хүн цаг заваа зарцуул одоо зөксүүлж чадах юм бол ерөнхийдөө 7 хоног болгон ямар нэгэн ивент тамрагдаад сургуулийнхаа хүүхдүүдтэй яваад болдог байгаа. Ерөнхийдөө яг хүн бас их нөгөө өөрийнхөө биеэ дааж их сурд юм билэ. Одоо тэр чинь хүний газар очсон учраас одоо Монголд байдаг шиг ээж аав ах дүү найз нөхөд ойрхон байхгүй шинэ газар бүүн танихгүй хүмүүс дотор орохоор ерөнхийдөө бие дааж шийдвэр гаргаж сурдаг. Одоо ингэсэн илүү дээр те ингэсэн дээр гэдэг бие дааж шийдвэр гаргана биеэ бас зөв авч явна. Олон хүмүүстэй харьцаад ирэхээр бас ерөнхийдөө нөгөө хүмүүсийн одоо янз бүрийн лаашцантай хүн бас таарна те тэгэхээр хүмүүсийн учрыг олж сурна. Ерөнхийдөө их гоё бие дааж сурд юм билэ. Бие дааж шийдвэрүүд ч гаргаж сурдаг. Ер нь бол ямар нэгэн хүнээс хамааралгүй болж ийн гэсэн үг шүү дээ. Санхүү мөнгөө ч гэсэн өөрөө зохицуулна. Олсон мөнгөө яаж ухаантай зарцуулаад юундаа те сургалтынхаа төлбөрийг яаж хийгээд дээрэс нь илүү гарсан энэ мөнгөөрөө те яаж аялаад аль улс үзээд яагаад ийгээд явах юм гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нэлээд тийм бие даасан л болд юм билэ. Тий. Ямар ч хүн бол одоо яг ингээл жишээлбэл яг байгаа орчноороо бүх юмыг төсөөлөөл тэ дэлхийн ертөнцийн ганцхан монголоор төсөөлж болохгүй шүү дээ. Энэ дээр чинь маш олон сая тэр бум хүн амьдарч гин, өөр соёл, өөр орчин, өөр цаг агаарын нөхцөл байдалд ингээд амьдарч гин тэ. Тэгэхээр ер нь бол заавал хүн бол залуу байхдаа тэр тусмаа гоё юм үзээд нүд тайлаад нэг гадны нэг улсад амьдраад нэг дор хаяж нэг 2 жил амьдраад тэ 4 мөрөв одоо мэдхгүй чадвал олон илүү олон жил бакалавр магистр хамгаалаад ер нь бол явж юм үзэж нүд тайлна л гэсэн үг шүү дээ. Арай бас өөрөөр сэтгэдэг болно. Илүү одоо нүдэн нээгдэн тэ олон газар үзээд яваад хүмүүсийн учрыг олоод сурчдаг болно. Тэгэхээр ер нь бол заавал залуу хүн бол явж үзэх хэрэгтэй, сурах хэрэгтэй. Би бол бас юу яасан 2 жил гарan болоод ерөнхийдөө гэрийнхний айгууг сансан. Яг хөө ингээд бас нийгэмшсэн тэнд нэг өөрийн гэсэн нэг community үүссэн байгаа шүү дээ. Найз нөхөд одоо ажлын хамт олон сургуулийнх ингээд байгаа ч гэсэн хүн чинь ингээд төрсэн эцэг ихээ бол хүн санддаг юм бэлээ. Тэгэд жоохон яг өргөжлүүлээд байх боломж нөхцөл бол хангалттай байсан. Гэхдээ гэрийнхнийгаа санаал, дүүнрээ санаал тэгэл хүрэтэрсэн. Гэхдээ ерөнхийдөө бол дахиад одоо аяллаар ч юм уу энэ 100 ч юм уу Ирланд руу бас явах гэдэг төлөвлөгөөтэй байна. Амьдрах байгаа хүнд одоо өөрөө жоохон юм юутай байх хэрэгтэй мэлээ. Идэвхтэй, зүтгэлтэй тий. Тэгэхгүй ингээл ер нь Монголд ч байна уу, гадаадд ч байна уу нөгөө нэг хүн чинь ингээд ер нь бол ийм залхуу байж болохгүй тий. Залуу хүмүүс бол ийм одоо шин содон соргог мэдээлэлээс хоцордгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл тэнд очичоод зөвхөн хичээлээ хийгээд суугаад байх бол бас сонин шүү дээ тий. Нэгэнтэй л очиод гадны соёл одоо бүхэл юмыг сурыг гэж бодож байгаа бол гоё нийгэмшээд олон үндэсний найз нөхөдтэй болоод айгүй ингээд одоо юу гэдгийг ажил хийсэн ч гэсэн одоо бүр ингээд сэтгэлээсээ сайхан хийгээд ингээд үнэлэгдээд хамт олондоо тий. Тэгэхгүй ингээд нөгөө за ингээд нэг ингээд орхичих гэдэг юм бодолтой бол Монголд ч гадаад за гадаадд бүр явахгүй штэ хэцүү штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө айгүй юм хичээл зүтгэлтэй сэргэлэн өөрийнхөө төлөө явдаг байх хэрэгтэй мэлээ. Тэгэхгүй бол зүгээр л ганцхан хичээлээ хичээл ингээ байгаад байвал нөгөө ядчил ярианых нь англи хэл сайжрахгүй, найз нөхөдтэй болохгүй, гэр
гэр сургууль хоёрын хооронд байнгын явах ч айгүй утгартай шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг юм залуучуудын одоо юу яа хамарсан том ивентүүд дээр очиод сонирхоод мэдгүй тэр нэг ингээд үзэсгэлэн энэ төр үзээд ямар боломж бололцоо байна тий, үргэлжлүүлээд одоо ажиллаад амьдрыг гэвэл ямар боломж бололцоо байдیں۔ Ямар одоо job offer авал энэ үргэлжлүүлээд виз центр нь үргэлжлүүлээд явах боломжтой юм ч гэдэг юм. Ерөнхийдөө юм соргоог юм юталах хэрэгтэй юм билээ. Мэдээлэл сайтай одоо communication аягүй сайтай байвал их зүгээр гэж бодож